Амьдрах орчны хомсдол. Бүх амьтанд амьд явхад нь хоол хүнс, ус, хорогдох байр, орон зай шаарддаг гэдгийг оролцогчид ойлгож авах. Өндөр уулын экосистемд амьдрах зарим амьтанд амьдрах орчны хомсдол бий болсон шалтгаануудыг оролцогчид ойлгох. Амьтдын амьдрах орчныг алдагдуулахгүй байхад туслах арга замуудын талаар оролцогчид ярилцах. За одоо заах хичээл болохоор амьдрах орчны хомсдол. За амьдрах орчны хомсдолд амьтан бүхэн амьдрах тусгай өөрийн гэсэн орчинтой байж идэг. Тэгээд аливаа амьтан бол зөвхөн буудаж хороосноор биш, амьдрах орчныхоо орчноороо хомссоор байгаад байгаль дээр хүж өргөдөх. Одоо энэ процессыг ойлгох болно энэ хичээлээр. Энэ бол та нар бол аргал хонь болж байгаа заа юу. Аргал бол ховор амьтан тийм ээ. За аргал болж байна. Хэдэн эм аргал байна, хэдэн эр аргал байна. За 3 эр аргал байна. За болж байна. За аргалнууд маань одоо ингээд сайхан юм өвөстэй ногоон. Ийм өвөстэй, бэлчээртэй, сайхан одоо тэр юу хосолсон одоо жижигхэн аргал бол их өндөр ууланд байдгүй шүү дээ. Намхан аарга толгод одоо тийм намхавтар уулаар байж идэг тийм ээ. Уулын бэлээр идэршлээ байж идэг. За та хэд эргэлдэж эрэгдээ сууж болох нь уу? Аргал маань за наадах шиг хэвдэж болно гэсэн үг. За эрэгдээ идэршилж болно гэсэн үг. Өөрийнхөө гурвалжин дотор болж гэнэ үү? За тэгээ төлөвлөж байгаа. За одоо би юм уншин та нар аргалууд сонсож байгаарай заа юу. Тэгээ миний хий гэсэн үйлдэлийг хийнэ. За сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хурдастай хөгжин зэрлэг амьтдын удаан хугацаанд идээшлэн дассан нутагт нь хайгуулын лиценз авлаа. За харамсалтай нь тэдгээр газарт аргалын амьдардаг намхан, уулас, аараг, дов толгод хамрагджээ. Тэд өргөн уудам газар нутгийг шөнө өдргөө сэндийчлэн дрэлднэ. Энэхүү дуу чимээг огт сонсож байгаагүй аргал хонд өргөн өөр газар руу нүүдэлэн очих боллоо. Тэгэл тэнд байж байгаа. За ингээл хажууд нь та нар ингээл зэрлэг амьтын юм чи хажууд нь ингээл том машин тэрэгтэй ирээл учиргүй одоо ингээл одоо нөгөө хайгуулын одоо дрилling одоо хийлээ шүү дээ тэр ухлаа. Тэгэхэд тэр дуу чимээнд байж чадах уу? Өргөн зүхтэн тийм хаашаа явах уу? Үхий даги шууд өгчихгүй тэндээ. Жохон дуу чимээгүй л газар очив тийм ээ. Ямар ч байсан тийм айдасгүй газар очихоор болно. Тэгэхээр за Монгол оронд хайгуул их өрнөж байгаа гэж бодоод 2 гурвалжин газрыг 2 гурвалжин чөлөөлье. Бүх газараа ухаагүй штэ бас. За 2 хүүхэн тэгвэл эндээс наадлаас нь юуг нь чөлөөл. За агуу нэг дороос яг эндээс нэг дороос нь яачих. За ингээ. За та ир эндээс. За энэ хайгуул энэ гурвалжин газар 2 гурвалжин. Яг за чи тэндэ байж. Энэ хоёрыг. За ямар хуу болов? Аргал хонд та нарын нутаг дээр хүрээд очлоо. Жаахан чихэлтэй донцгүй байгаа биз? Очиж байгаа нь хэцүү хүлээж авч байхдаа хэцүү байна уу? За та нар нөгөө түрүүний эргэж сууж болж гэнэ үү? Саяны 2 аргал очиход эвгүй болж гэнэ үү? Арай л шахацалдаж байна тийм үү? За аль болохоор л наана байж байна. Тэгэхээр би өхөйдөөг шууд өгөхгүй шүү дээ. Амьтан бол эцсийн мөчөө хүртэл амьд явахын төлөө тэмцдэг. За тэгж эдэлж дэлхийн цаг агаарын өөрчлөлт болсноос үүдэн зарим өвөл их хэмжээний цас унаж хүйтэрдэг. Гэтэл зарим газараар амны цангаагаан тайлах цас орохгүй болдог. Үүнээс болж аргалын тоо толгой эрс буурваа. Цангаж байна тийм ээ. Говьд цас орохгүйгаас болоо. Иймд уус ундтай дулаан газрыг олохоор дахин өөр газар руу нүүдлэх боллоо. За байгалийн цаг агаараас нөлөөлөөд за нэг гурвалжин газар хаанаас нь чөлөөлөх вэ?
За тэгж идэлнэ. Монгол Алтай аргал хойны хүнсний зориулалтаар хууль бусаар агнах явдал ихснээс энэхүү үзэгсэлэнт амьтан дэлхий дээр цөөрсөн билээ. Энэхүү үзэгдэл тэдний амьд үлдэх нөхцөлд нэлээд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв аргалын амьдрах орчинд хулгайн ан газар ав бол тэд нөхөн үржихийн тулд өөр газар руу нүүдлэх боллоо. За хулгайн ан аргалд их нүүрлж байгаа учраас нэг гурвалжин чөлөөлд юм билүү? Хоёр гурвалжин чөлөөлд юм билүү? За нэг гурвалжин чөлөөлье. За хулгайн хаанаас? За тэндээс. За өсгий арагшаан гарахгүй юм аа. За урагшаа. За та нар ямар болов? Хэцүү байна уу? За хүний нь бол уусч болчихын байгаль цагаагаараас чахагдж байна. За сүүлийн жилүүдэд малын тоо толгой өснөөс аргалын амьдардаг газар нутагт малчид нүүн ирж аргал бэлчээр усаараа шахагдаж гэрийн нохойнд хөөгдөж тайван амьдрах нөхцөл нь алдагдаж байна. За аргал тэнд ч нэг моциклтэй хүн хашгичаал адуугаа хашгичаал туугаал одоо хөөгөөл тийм ээ. Энд ч малаа хүү хаа гэдэл байх юм бол байх уу тэнд аргал боломжгүй тийм ээ. Тэгэхээр малын тоо ерөөсөн сүүлийн жилүүд маш их өссөн учраас зэрлэг амьтад бэлчээрээр маш их хомсдож байдаг. За 2-3 газрыг чөлөөлөх нэ. За та нар нэг хөл дөрөв байж болно. Үгүй гарахгүй. Яагаад гарахгүй вэ? Тэр эцэгхэн мөчийг хүртэл амьд байна гэсэн шүү дээ. Тэгэхээр малчид ирээд нутаг дээр нь бууг. За нэг хөл дөрөв зогсож болно. Бүр эрхийн уруун дээр нь зогсож болно. Амьд үлдэхин тулд чи гарахгүй шүү. Ерөөсөө гарахгүй шүү. За 2-3 чөлөөлөөрэй. Харъя. За энэ хүн гарахгүй шүү дээ. Ерөөсөө гарахгүй. За нэг хөл дөрөв. За ямар байна? За идэж болох нь уу? За идэж болох нь уу? Тоглох нь уу? Үржилд орж болох нь уу? Үр төлөө өсгөх нь уу? Маш хэцүү болж байна уу? Бүр болохгүй байгаа зү. За энэ бол ингэж норж унаад энэ хоёр бол гарах гэдэг байхгүй. Энэ бол өгөж өргөдөх гээд байна ер нь бол тийм үү? Тэ амьдрах орчноор хомсдоо. За доктор цаашаа яг гурвалжин дараа харъя. Би яг өсгийг нь харъя. За нааша гарахгүй шүү. За хэцүү байна уу? За энэ гарч байгаа нөхөр бол ер нь бол алуу энэ гарчих. За нурж унах нэ. За ямар ч байсан хоёр энэ аргал бол том аргал бол амьдрах орчноор хомсдоод бол өгөж өргөдөж байна. За тэгээ байж тэгж идэлж байна тийм. Өндөр уулын бүсийн аргалын популяцийг ард иргэдийн оролцоотой хамгаалах санаачлаг гараад тухайн газар нутагт сумын засаг дарга иргэдийн одоо хурал нь ярилцаж агаад за аргал амьдардаг энэ уулаа 1-2 жилдээ чөлөөлөё малчтаа. Зөвшөөрөх үү? Тэгүү малчид зөвшөөрөх болоо үгүй болоо? Мэдлэг мдэггүй энэ одоо хичээлийг мдэггүй бол үгүй зөвшөөрөхгүй тийм ээ? Юм үтсэн бол энэ хичээлд оролцсон бол харин зөвшөөрнө. Тийм учраас энэ сургалт бол тийм ач холбогдолтой. За та хоёр бол гарч. Одоо энэ хоёр бол өгч өргөсөн. За та бас нь байж. За ингэ байж итэл. За нөгөө шийдвэр гараад за ямар ч гэсэн энэ хулгайн анги ерөөсөө юу яа? Хулгайн анги багасгын хэдүүлэн. За тэгээд тэр малчтын байгаа газар 2 удаа чөлөөлөе гэсэн малчид 2-3 яасан шүү дээ түрүүнд авсан шүү дээ. Эзлэж авсан. Тэгэхээр та нар аргал буцаж ирэх үү? Малчид буцаад ирнэ шүү дээ тийм ээ. Энэ малчид очихгүй болохоор за нааша 2-3 гараад ирдэ. 2-3 гараад. За ямар болов? Арай сэрэг болж. За сэтгэлдлээ ямар болов сая? Яаж байв? Ёо гэж байгаа байхгүй тийм ээ. Ёо амьсгалж байна гэж байна. За тэгсэн чинь нөгөө хулгайн ан бас нэг газар 1-3 чөлөөлж байсан тийм ээ. Хулгайн ангийн бууруулаа хулгайн ангийн байхгүй болгочих юм бол тэр 3 дараа ахаад очно тийм ээ. За очоорой. За ямар болов? Аз жаргалыг мэдрүү? Мэдрээ. Тэгэхээр хүний зүгээс зэрлэг эмтдийн төлөө ямар нэг юм хийвэл ямар их аз жаргал өгч чинь тийм ээ. Ямар их тэг хүн өөрөө мэдрэхгүй бол ингэ сая хэцүү байдлыг мэдрэхгүй бол эднэрт аргал туслахгүй нэ шүү дээ тийм үү? Та нар энийг харсан те та нар аргалд одоо тус болох уу? Аргалын газар нутгийг чөлөөлж чадах уу? Малаа нэг өөр газар бэлчээгээд 1-2 жилдээ чадах уу тийм ээ? Одоо чадах
Тэ одоо бол чадах юм байна тий. Одоо үзэн дээр. За энэ хичээлд одоо амжилттай оролцсон явдал баярлалаа. За нөгөө 2 3 чи гарсан. Өшөө хэн гарчлаа? Чи гарчихсан тийм ээ. За яагаад ингэж ярьдаг хүмүүс ингэж боддог байхгүй амьдтыг байна те буудахгүй л бол тэр амьтан байж л байна гэж ойлгодог. Яагаад гэвэл нөгөө цэн тонгороо гэдэг нэг ховор шуу байдаг байхгүй юу? Зөвхөн цэнгэг усанд амьдардаг. Тэгэхээр манай Монгол орны тэр дорнодын тэр зүү хойш Оростой хэлэлсэн тэнд байдаг амьт шуу байхгүй юу? Тэгэхээр нөгөө цэн тонгороо ховордоод байна гэхээр малчаад бид нар ямар юу яах вэ? Шувууны өндөг ямар идэх вэ? Ёстой үгүй гэдэг байхгүй. Гэтэл чи яг энүүгээр ховордсон. Яасан гэхээр нөгөө адуу мал нөгөө цэнгэг усанд ус уугаазун. Тэгээд тэр өдөржин тэр юунд зогсочдаг, усандаа зогсочдаг. Тэгээд нөгөө ялаагаа үргээгээл бааж шээгээл тэгээд нөгөө усанд бохирдчихдаг байхгүй юу. За тэгээд тэрийг бол мэдэхгүй малчаад усанд бохирдож байна гэдгийг мэдэхгүй. Ойрхон ирээд усны хажууд ойрхон ирээ буучдаг айлуу. Тэгэнгүүт чи нөгөө тэр зэгсэн дотор өндгөө гаргадаг байхгүй юу. 100 нөгөө өндг нь тэр зэгсэн дотор байж. Тэгэхээр нохоо тэрийг нөгөө өндгийг навьж хагалцдаг. Тэгээ үргээгээд нөгөө өндгөн дээр очиж өндгөн дарна штэ. Тэгэхээр нөгөө нохоо үргээгээд байж идэг. Тэгж идэл чи нөгөө нэг адуундаа явсан залуу хашгичж гойглаад ингээд авахлаар нөгөө шувуу үргээд идэг. Гэх мэтчлэнгийн ингэж байсаар байгаа өндөгч нөгөө гүйцэд дарагдахгүй болохоор шувуу болж босохгүй байхгүй юу. Эсвэл давжаараад нөгөө халуун орон руугаа нисгэхээр чинь давжаараад үлдчихдэг шүү дээ. Тэр нисэж чадахгүй шуудаа орхичоо явчихдаг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь тэгэл өвлийн хүйтэнд өхөн гайгүй нэг тэр энэс Сүхбаатарын ганга нуур энтерт бол юу ядаа шүү дээ. Юуны хунгийн одоо нэг юм чуулга гэж нутгийнхан мэднэ. Яг нисгийнхээ өмнө ингээл ерөөсөө жижигүүдэн голдоо оруулаад эргэлдээд байдаг. Хумаад байдаг. Хумиж байгаа хамгийн жижиг нь голдоо ороод арай нас гүйцнүүд нь ингэж зах руугаа явж байгаа хамгийн том нь захтаан байж байгаа л ингээл захаас ахуулаад ингээд амар зохион байгуулалттай ш нисгтэй. Ингээд захаас ахуулаад ингээл эргэлдээл нисээ явдаг хамгийн жижигүүд үлддэг байхгүй. Яагаад гэвэл тэр тийм холын зам туулж чадахгүй учраас. Тэгэхээр тэр амтан өргөднэ дээ тийм ээ. Өхөж өргөднө. Тэгээ энэ амьдрах орчны хомсдлоосон болоод хүж өргөдөд идэг. Аргалч мөн адил. Уул уурхай нөлөө бай, дэд үтэц байна. Одоо энэ хулан энтер чин болохоор хурдны зам бариад л байна, төмөр зам бариад байна. Хоорондоо ингэж нийлж чадахгүй, үржилд орч чадахгүй. Өстой цус ойртон хэн дэглээ цус ойртон гэдээсэн ш. Тэгээд энэ дэд бүтц энэ чинь амьтдын ингэж чөлөөтэй ингэж нүүдэлэх замыг хаагаад тэгээд амьдрах орчны хомсдлоор тэр амьтдыг бид нар үгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр амьдрах орчны хомсдол хичээлийг ойлгомжтой юу? Ойлгомжтой тийм ээ. Тэр амьтан чинь заавал буудаад өгдөггүй байх нь вэ штэ. Амьдрах орчноор хомсцоор угаад өгдөг. Ялангуяа одоо энэ мал их өсөөд малчид бол одоо ерөөсөн бусад амьтдыг маш их шахаж байгаа бэлчээр усаар нь айгүй их шахаж байгаа байхгүй юу? Ерөөс тэр чинь усандаа урж чадахгүй зэрлэг юм болохоор хүний малтай нийлээл онгоцноос ууж идэг тийм зэрлэг амьтан байхгүй ш. Тийм ээ? Говьд бол тий. За баярлалаа. Амьдрах орчны хомсдол